Төгс хүчит Бурхны үгийн уншилгын дээжис. Бурхны өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах тухай. Бурхны өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах нь Бурхны үгэнд орох хамгийн чухал алхам юм. Одоо хүн бүр энэ хичээлд яаралтай орох хэрэгтэй. Бурхны өмнө зүрх сэтгэлээ тайван байлгахад дараах замаар орно. 1. Гаднах хэрэг явдлаас сэтгэлээ тад. Бурхны өмнө тайван байж, Бурханд залбирахад хамаг анхаарлаа хандуул. 2. Бурхны өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, Бурхны үгийг эдэж, ууж, эдэл. 3. Сэтгэлдээ Бурхны хайрыг бясалгаж, эргцүүлж, Бурхны ажлыг тунгаа. 1-р залбирлын талаас эхэл. Тогтсон цагт нэгэн үзүүрт сэтгэлээр залбир. Цаг хичнээн давчуу. Ажил хичнээн завгүй байлаач чамд юу ч тохиолдлоо гэсэн өдөр бүр хэвийн байдлаар залбирч, Бурхны үгийг хэвийн байдлаар эдэж уу. Ямар ч орчинд бай, Бурхны үгийг эдэж ууж байгаа цагт сүнс чинь асар их таашаал авах бөгөөд эргэн тойрны хүмүүс үйл явдал юмсийн нөлөөнд автахгүй. Ерөнхийдөө Бурхныг сэтгэлдээ бодох үед гадна болж байгаа зүйл төвөг болж чадахгүй. Биеийн хэмжээтэй байх гэдэг нь энэ юм. Залбирлаас эхэл. Бурхны өмнө тайван залбирах нь хамгийн үр өгөөжтэй. Үүний дараа Бурхны үгийг эдэж ууж, Бурхны үгийг тунгаах замаар тэдгээрийн доторх гэрлийг эрж хайж, хэрэгжүүлэлтийн замыг олж, Бурхны үг хэлдэг зорилгыг мэдж, тэдгээрийг ямар ч гажуудалгүйгээр ойлго. Ер нь гаднах зүйлд сатааралгүйгээр сэтгэлдээ Бурханд ойртож, Бурхны хайрыг эргцүүлж, Бурхны үгийг тунгааж чадна гэдэг чиний хувьд хэвийн зүйл байх ёстой. Сэтгэл чинь тодорхой хэмжээнд тайвшрах үед чимээгүйхэн бодол хийлж чадаж, ямар ч орчинд дотроо Бурхны хайрыг эргцүүлж, түүнд үнэхээр ойртон, эцэстээ сэтгэлд чинь магтаал хурах бөгөөд ингэх нь залбирлаас ч дээр юм. Тэр үед чи тодорхой биеийн хэмжээтэй болно. Хэрвээ чи дээр тодорхойлсон төлөвт хүрч чадвал зүрх сэтгэл чинь Бурхны өмнө үнэхээр тайван байгааг нотлоно. Эхний үндсэн хичээл энэ юм. Хүмүүсийг Бурхны өмнө тайван байж чаддаг босныхан дараа л ариун сүнс хөдөлгөж, гэгээрүүлж, гэрэлтүүлж чадах бөгөөд ингэснээр л Бурхантай жинхнээсээ ярилцаж, Бурхны хүсэл болон ариун сүнсний өдөрдмжийг ухаарч чадна. Дараа нь тэд сүнслэг амьдралын зөв замд орсон байх болно. Бурхны өмнө амьдрах сургалтаа тодорхой гүнд хүргэж, өөрсдийгөө хаяж, үзэн ядаж, Бурхны үгэнд амьдарч чаддаг болох үедээ тэд Бурхны өмнө зүрх сэтгэлээ үнэхээр тайван байлгасан байна. Хүмүүс өөрийгөө үзэн ядаж, харааж, хаяж чадаж байх нь Бурхны ажлын хүрсэн үр дүн бөгөөд тэд өөрсдөө ингэж чаддаггүй. Тиймээс Бурхны өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах хэрэгжүүлэлт нь хүмүүсийн нэн даруй орох ёстой хичээл юм.
Зарим хүн Бурхны өмнө ихэвчлэн тайван байж чаддаггүйгээс гадна залбирч байхдаа ч Бурхны өмнө сэтгэлдээ тайван байж чаддаггүй. Ингэх нь Бурхны стандартад огт нийцэхгүй. Бурхны өмнө сэтгэлдээ тайван байх чадваргүй хүнийг ариун сүнс хөдөлгөж чадах уу? Хэрвээ чи Бурхны өмнө тайван байж чаддаггүй бол хүн ирэх үед эсвэл бусдыг ярих үед анхаарал чинь сарних эрсдэлтэй бөгөөд бусдыг юм хийж байхад сэтгэл чинь бэлчих боломжтой. Ингэсэн тохиолдолд чи Бурхны өмнө амьдрахгүй. Бурхны өмнө зүрх сэтгэл чинь үнэхээр тайван байдаг бол гадны ертөнцид болж байгаа ямар ч зүйлд сатаарахгүй. Ямар ч хүн үйл явдал юмд эзэмдүүлэхгүй. Үүнд орох юм бол хүний итгэхгүй байдал, эсвэл хүний үзэл, амьдралын гүн ухаан, хүмүүсийн хоорондох хэвийн бус харилцаа, санаа, бодол гэх мэт тэр бүх сөрөг зүйл аяндаа арилна. Чи Бурхны үгийг үргэлж тунгаан сэтгэлдээ Бурханд үргэлж ойртож Бурхны одоогийн үгэнд үргэлж эзэмдүүлдэг учраас тэдгээр сөрөг зүйл нэг л мэдхэд чамайг орхино. Шинэ эерэг зүйл чамайг эзэмдэх үед сөрөг хуучин зүйл байх газаргүй болох тул тэрхүү сөрөг зүйлсэд анхаарал бүү хандуул. Чи тэдгэрийг хянахын тулд хичээл зүтгэл гаргах хэрэггүй. Бурхан одоо хүнийг биечлэн төгс болгож зүрх сэтгэлийг чинь олж авахыг хүсэж байгаа тул Бурханы өмнө тайван байж Бурханы үгийг чадлынхаа хэрээр идэж ууж, эдэлж Бурханыг магтсан магтан дууг чадах чинээгээрэн их дуулж чамдаар ажиллах боломжийг Бурханд олгох ёстой. Түүний сүнс зүрх сэтгэлийг чинь хөдлөгдөг бөгөөд хэрэв чи ариун сүнсний өдөрдмжийг даган Бурханы өмнө амьдардаг болбол Бурханыг хангалуун байлгана. Хэрвээ чи Бурханы үгэнд амьдрахад анхаарч үнний тухай илүү их нөхөрлөж ариун сүнсний гэгээрэл гэрэлтүүлэлтийг олж авах юм бол шашны тэдгээр үзэл өөрийгөө зөвтгөж чухалчлах байдал чинь бүгд алга болоод Бурханы төлөө өөрийгөө хэрхэн зарлагдах, Бурханыг хэрхэн хайрлаж хангалуун болгохоо мэднэ. Тэгээд Бурхантай холбоогүй зүйлс нэг л мэдхэд ухамсараас чинь бүр мөсөн арилна. Бурханы одоогийн үгийг эдэж уух зураа үгийг нь тунгаан бодож залбирах нь Бурханы өмнө амар тайван байх эхний алхам билээ. Хэрвээ чи Бурханы өмнө үнэхээр тайван байж чаддаг бол ариун сүнсний гэгээрэл гэрэлтүүлэлт чамтай хамт байх болно. Бурханы өмнө тайван байснаар бүх сүнслэг амьдрал биелдэг. Залбирахдаа чи Бурханы өмнө тайван байх ёстой. Тэр үед л ариун сүнс сэтгэлийг чинь хөдөлгөж чадна. Бурханы үгийг эдэж уугаад Бурханы өмнө тайван байх үедээ чи гэгээрч гэрэлтүүлэгдэж чадах бөгөөд Бурханы үгийг үнэхээр ойлгож чадна. Ердийн эргэцүүлэл нөхөрлийн үйл ажиллагаанд зүрх сэтгэлээрээ Бурханд ойртохдоо Бурханы өмнө тайван болж Бурханд жинхнээсээ ойр дотно болж Бурханы хайр, Бурханы ажлыг жинхнээсээ ойлгож Бурханы санаа зорилгыг үнэхээр хайхарч анхаарч чадна. Ердийн үед Бурханы өмнө тайван байж чаддаг байх тусмаа чи
төдий чинээ гэрэл түлэгдэнэ. Мөн завхарсан зан чанараа чамд дутагддаг зүйл юу байдгийг, юунд орох ёстойгоо, ямар чиг үүрэг гүйцэтгэх ёстойгоо, өөсөвчин хаана оршдгийг төдий чинээ мэдэж чадна. Бурхны өмнө тайван байснаар энэ бүхэн биелдэг. Хэрвээ чи Бурхны өмнө үнэхээр гүнээ тайван байдаг бол сүнсэндх нууцуудыг ухаарч, Бурхан одоо чам дээр юу хийхийг хүсдгийг ухаарч, Бурхны үгийг илүү гүн гүнзгий ойлгож, Бурхны үгийн мөн чанар, гол утга, Бурхны үгийн оршихуйг ухаарч чадах бөгөөд хэрэгжүүлэлтийн замыг илүү тодорхой, нарийн зөв харж чадна. Хэрвээ чи хангалттай хэмжээнд сүнсээрээ тайван байж чадахгүй бол ариун сүнс чиний сэтгэлийг жаахан л хөдөлгөнө. Дотроо хүчрхэгчсэн мэт чамд санагдаж, тодорхой хэмжээний таашаал, амар тайвныг мэдрэх боловч илүү гүн юугч ухаарахгүй. Би өмнө нь ингэж хэлсэн. Хэрвээ хүн бүх хүч чадлаа ашигладаггүй бол миний дуу хоолойг сонсох юм уу? Миний царайг харахад хэцүү байх болно. Энэ нь Бурхны өмнө өнгөц хүчин чармайлт гаргахыг биш, харин гүнээ тайван байхыг хэлдэг. Бурхны өмнө үнэхээр амар тайван байж чаддаг хүн өөрийгөө дэлхийн ертөнцийн бүх хүлээсээс чөлөөлж, Бурхнаар эзэмдүүлж чаддаг. Бурхны өмнө тайван байж чаддаггүй бүх хүн гарцаагүй, цадиггүй, дур зоргоороо байдаг. Бурхны өмнө тайван байх чадвартай бүх хүн бол Бурхны өмнө үнэн сүсэгтэй байдаг. Бурхныг хүсэн эрмэлздэг хүмүүс юм. Бурхны өмнө тайван байдаг хүмүүс л амийг үнэлж, сүнсээр нөхөрлөхийг үнэлж, Бурхны үгээр цангаж, үннийг эрэл хийлдэг. Бурхны өмнө амар тайван байхыг үнэлдэггүй. Бурхны өмнө тайван байх явдлыг хэрэгжүүлдэггүй хэн боловч нэрэлхүү, өнгөцгөн бөгөөд дэлхийн ертөнцөд татагддаг амьгүй билээ. Тэр Бурханд итгэдэг гэж хэлдэг ч гэсэн ердөө л дүр эсгэж байгаа юм. Эцэстээ Бурханы төгс болгож бүрэн гүйцэд болгодог хүмүүс нь түүний өмнө тайван байж чаддаг хүмүүс мөн. Тиймээс Бурханы өмнө тайван байдаг хүмүүс агуу ёроолоор эвээгддэг. Бурханы үгийг идэж уухад өдөртөө хомсхон цаг гаргадаг хүмүүс, гадны хэрэг явдалд завгүй автаж амийн оролтыг чухалжилдаггүй хүмүүс, эдгээр нь бүгд өсөх ирээдүгийн хоёр нүртнүүд юм. Бурханы өмнө тайван байж чаддаг, Бурхантай жинхнээсээ ярилцаж чаддаг хүмүүс бол Бурханы ард билээ. Бурханы өмнө ирж түүний үгийг амиа болгон хүлээн зөвшөөрөхийн тулд чи эхлээд Бурханы өмнө тайван байх ёстой. Бурханы өмнө тайван байх үед чинь л Бурхан чамайг гэгээрүүлж, чамд мэдлэг өгнө. Хүмүүс Бурханы өмнө тайван байх тусмаа Бурханы гэгээрэл, гэрэлтүүлэлтийг төдий чинээ их хүлээн авч чаддаг. Энэ бүхэн нь хүмүүсээс чин сүсэгтэй, итгэлтэй байхыг шаарддаг. Тэгж байж л тэд төгс болгуулж чадна. Сүнслэг амьдралд орох үндсэн гол хичээл бол Бурханы өмнө тайван байх явдал билээ. Бурханы өмнө тайван байснаар л сүнслэг бүх сургалт чинь үр ашигтай байх болно. Хэрвээ зүрх сэтгэл чинь Бурханы өмнө
тайван байж чадахгүй бол чи ариун сүнсний ажлыг хүлээн авч чадахгүй. Юу ч хийж байсан хамаагүй. Зүрх сэтгэл чинь Бурхны өмнө тайван байдаг бол чи Бурхны өмнө амьдрдаг хүн юм. Юу ч хийж бай хамаагүй. Зүрх сэтгэл чинь Бурхны өмнө тайван байж Бурханд ойртдог бол Бурхны өмнө тайван байдаг хүн мөн гэдгийг чинь энэ нь баталдаг. Хэрвээ бусадтай ярьж юм уу алхаж байх үедээ зүрх сэтгэл минь Бурханд ойртож байгааваа гаднын зүйлсэд төвлөрдөггүй. Бас би Бурхны өмнө тайван байж чадна хэмээн хэлж чаддаг бол чи Бурхны өмнө тайван байдаг хүн мөн. Зүрх сэтгэлийг чинь гадны хэрэг явдал руу татдаг ямарваа зүйлтэй эсвэл зүрх сэтгэлийг чинь Бурханаас салгадаг хүмүүстэй бүү холбогд. Зүрх сэтгэл чинь Бурхантай ойр дотнд байхад саадуулдаг юугч бай хойш тавьж түүнээс хол бай. Энэ нь амьд чинь илүү их ач тустай. Одоо үе бол яг нарийнда ариун сүнсний агуу ажлын цаг үе. Бурхан хүмүүсийг биечлэн төгс болгодог цаг үе билээ. Хэрвээ энэ мөчид чи Бурханы өмнө тайван байж чаддаггүй бол Бурханы сэнтийн өмнө буцаж очих хүн биш юм. Хэрвээ чи Бурханыг бус өөр зүйл эрэлхийлдэг бол Бурханаар төгс болгуулах ямар ч аргагүй байх болно. Өнөөдөр Бурханаас ийм айлдваруудыг сонсож чаддаг атлаа түүний өмнө тайван байж чаддаггүй хүмүүс бол үнэнийг хайрладаггүй. Бурханыг хайрладаггүй хүмүүс мөн. Хэрвээ чи энэ мөчөд өөрийгөө өргөн барихгүй юм бол юу хүлээгээд байгаа юм бэ? Өөрийгөө өргөн барих гэдэг нь Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах явдал билээ. Тэр нь жинхэнэ өргөл байх юм. Одоо зүрх сэтгэлээ Бурханд үнэхээр өргөн барьдаг хэн боловч Бурханаар бүрэн төгс болгуулах нь лавтай. Юу ч байлаа гэсэн чамайг уймуулж чадахгүй. Чамайг засахч бай, чамтай харьцахч бай. Эсвэл чи урагшгүйтэл, бүтэлгүйтэлтэй тулгарсан ч бай. Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө үргэлж тайван байх ёстой. Хүмүүс чамд яаж хандах нь хамаагүй. Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байх ёстой. Чамд ямар ч нөхцөл байдал тулгарсан бай хамаагүй. Гай гамшиг, зовлон, хавчлага юм уу? Өөр шалгалт хүрээсэн ч бай хамаагүй. Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө үргэлж тайван байх ёстой. Эдгээр нь төгс болгох зам юм. Бурханы өмнө үнэхээр тайван байдаг нэгэнд л Бурханы одоогийн үг тодорхой болно. Тэгээд чи ариун сүнсний гэрэлтүүлэлд гэгэрлээс гажилгүй илүү зөв хэрэгжүүлж үйлчлэлт чинь илүү тодорхой чиглэл өгөх Бурханы санаа зорилгыг улам тодорхой ухаарч ариун сүнсний хөдөлгөөлт өдөрдмжийг илүү нарийн зөв ухаарч ариун сүнсний өдөрдмж дор амьдрахтаа итгэлтэй байж чадна. Энэ нь Бурханы өмнө үнэхээр тайван байснаар хүрдэг үр дүн билээ. Зүрх сэтгэл нь Бурханы өмнө тайван байдаггүйгээс болж хүмүүс Бурханы үгийг тодорхой ойлгохдоггүй. Хэрэгжүүлэлтийн ямар ч замгүй. Бурханы хүслийг ухаарч чаддаггүй. Эсвэл хэрэгжүүлэлтийн зарчмаар дутагддаг. Бурханы өмнө тайван байх зорилго нь Бурханы үгээс нухацтай, прагматик, үнэн зөв,
ил тод байдлыг эрж хайж, эцэстээ үннийг ойлгож, Бурхныг мэдэх явдал юм. Хэрвээ зүрх сэтгэл чинь Бурхны өмнө үргэлж тайван байдаггүй бол чамайг төгс болгох арга Бурханд үгүй. Шийдвэргүй байна гэдэг зүрх сэтгэлгүй байхтай энэ тэнцүү бөгөөд зүрх сэтгэлгүй хүн Бурхны өмнө тайван байж чадахгүй. Ийм хүн Бурхан хэр их ажил хийдгийг, хэр их үг хэлдгийг мэддэггүй. Хэрхэн хэрэгжүүлэхээч мэддэггүй. Энд чинь зүрх сэтгэлгүй хүн биш гэж үү? Зүрх сэтгэлгүй хүн Бурхны өмнө тайван байж чадах уу? Зүрх сэтгэлгүй хүмүүсийг төгс болгох ямар ч арга Бурханд байдаггүй. Тэд адуу самтнаас өөрцгүй. Бурхан маш тодорхой ил тод ярьсан атал зүрх сэтгэл чинь хөдлөлгүй Бурхны өмнө тайван байх чадваргүй хэвээр үлддэг. Чи адуу самтан биш үү? Зарим хүн Бурхны өмнө тайван байхаар хэрэгжүүлэх үедээ замаасаа гаждаг. Хоол хийх цаг болоход тэд хоол хийдэггүй. Гэр орны ажил хийх цаг болоход хийдэггүй. Харин зүгээр л залбирч тунгаан бодсоор байдаг. Бурхны өмнө тайван байх гэдэг нь хоол хийхгүй, гэр орны ажил хийхгүй юм уу? Аж амьдралаа мартна гэсэн үг биш. Харин ч аливаа хэвийн байдалд Бурхны өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, Бурханд зориулсан орон зайг зүрх сэтгэлдээ байлгаж чадна гэсэн үг юм. Залбирх үедээ чи Бурхны өмнө зохих ёсоор сөхөрч залбирх ёстой. Гэр орны ажил хийх юм уу? Хоол хийх үедээ Бурхны өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, Бурхны үгийг тунгааж, эсвэл магтан дуу дуул. Чи ямар ч нөхцөл байдалд байсан бай. Өөрийн гэсэн хэрэгжүүлэлтийн арга замтай байж, Бурханд ойртохын тулд чадах бүхнээ хийх ёстой бөгөөд, Бурхны өмнө зүрх сэтгэлээ тайван байлгахын тулд бүх чадлаараа хичээх хэрэгтэй. Боломж олдох үед нэгэн үзүүрт сэтгэлээр залбир. Боломж олдохгүй бол урдах ажлаа хийх зураа зүрх сэтгэлдээ Бурхантай ойрт. Бурхны үгийг эдэж ууж чадах үедээ эдэж уу. Залбирч чадах үедээ залбир. Бурхныг дурсах үедээ дурсан бод. Өөрөөр хэлбэл оролтод өөрийгөө дадлагжуулахын тулд орчиндөө нийцүүлэн чадах бүхнээ хий. Ямар ч асуудалгүй байх үед зарим хүн Бурхны өмнө тайван байж чаддаг боловч ямар нэг зүйл тохиолдмогц оюун санаа нь самуурдаг. Тэр нь Бурхны өмнө тайван байгаа хэрэг биш юм. Туршлагажих зөв зам бол ямар ч нөхцөл байдалд хүний зүрх сэтгэл Бурханаас холдохгүй. Эсвэл гадны хүмүүс хэрэг явдал, юмсаас болж сатаарахгүй байх явдал бөгөөд ийм хүн л Бурхны өмнө үнэхээр тайван байдаг хүн мөн. Цугларалтын үеэр залбирахтаа зүрх сэтгэл нь Бурхны өмнө тайван байж чаддаг боловч бусадтай нөхөрлөхдөө Бурхны өмнө тайван байж чадахгүй, бодол нь зоргоороо хадуурдаг гэж зарим хүн хэлдэг. Энэ нь Бурхны өмнө тайван байгаа хэрэг биш. Өнөөдөр ихэнх хүн ийм байдалд байдаг бөгөөд зүрх сэтгэл нь Бурхны өмнө үргэлж тайван байж чаддаггүй. Тиймээс та нар энэ талаар өөрсдийгөө дадлагжуулахад илүү их хичээл чармайлт гаргаж, амийн туршлагын зөв замд алхам алхмаар орж, Бурханаар
төгс болгуулах замаар явж эхлэх ёстой.